Улсын хурлын сонгуулийн 57 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Лувсан Мандангийн болд сонгуулийн сүүлийн өдөр буюу 6 дугаар сарын 29-ний өдөр өрсөлдөгч хаан улд дүүргийн 57 дугаар тойрогт биедаан нэр дэвшигч Тогмодын Доржханд Монгол Ардын намаас нэр дэвшигч Оюн Бэлэгт биедаан нэр дэвшигч аз жаргал нарыг гүтгэлийн чанартай материал иргэдэд сонгогчдод тараасан гэх мэдээлэл улсын хурлын сонгуулийн 57 дугаар тойрогт биедаан нэр дэвшигч Тогмодын Доржханд штаб явуулагч Отгон Зуул хэвлэлийн багварлаар мэдгдсэн юм а. За өнөөдөр манай хаан улд дүүргийн 57 дугаар тойрогт биедаан нэр дэвшиж байгаа Тогмодын Доржхандын штабаас сонгуулийн ерөнхий хороонд өргөдөл хүргүүллээ. Өөрөөр хэлбэл одоо бид нартай өрсөлдөж байсан ардчилсан намаас нэр дэвшигч Луу болд сонгуулийн сурчлагын үйл явцад хуульд илт зөрчсөн одоо үйл ажиллагаанууд хийсэн учраас бид нар тухай бүрд нь бол цагдаагийн газарт одоо өргөдөл гаргаж ингэж шийдсэн. Одоогийн байдлаар тухайн өргөдөл маань одоо хаан улд дүүргийн шүүхэж хилжээд байж байгаа. Тэгээд шүүхээс одоо эцсийн хариу гартал сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн төр үнэлгээг олгохыг төтгөлцгийг хүсэж байна гэсэн ийм өргөдөл гаргасан байгаа. Улсын хурлын сонгуулийн 57 дугаар тойрогт биедаан нэр дэвшигч Тогмодын Доржхандын өрсөлдөгч ардчилсан намаас нэр дэвшигч Лувсан Мандангийн болд сонгуулийн үйл ажиллагааны үеэр илт хууль зөрчсөн гэж үзэн хаан улд дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл хүргүүлжээ. Тухайн өргөдөл хаан улд дүүргийн шүүхэд шилжсэн байна. Шүүхийн дүгнэлт гартал сонгуулийн ерөнхий хорооноос ардчилсан намаас нэр дэвшигч Лувсан Мандангийн болдын төр үнэлэх олгохыг төтгөлзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.